мэндийг хүргэе. Дорнод аймгийн эрүүл мэндийн газраас аймгийн хэмжээнд тэмбүүг устгахыг үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан талаар товч мэдээлэл хүргэе. 2019 оны 11 сарын байдлаар Дорнод аймгийн хэмжээнд эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр нийт халдвар төвчний 2045 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 60.1%-ийг бэлгийн замаар дамжих халдвар эзэж байна. Тэмбүүг устгахын айны хүрээнд нийт 14,152-ийг тэмбүүгийн илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж, үүнээс шин тэмбүү 142 тохиолдлыг илрүүлэн 86% эмчилэн ирүүлж үлсэн. Хавьтын илрүүлэлт нь 55%-тай байна. Манай аймаг 2013 оноос хойш бэлгийн замаар дамжих халдварыг эрт илрүүлэг үзлэгийг жил бүр орон нутгийн дэмжлэгтэйгээр тогтмол явуулж ирсэн. Үүний үр дүнд 2019 оны эхний 11 сарын байдлыг өмнөх мөн оны үетэй харьцуулахад цаг хүйтний өвчлөл 328, тэмбүүгийн өвчлөл 31, тэрхноз 17, төрөлхийн тэмбүүгийн өвчлөл 2 тохиолдолд тус буурсан үзүүлэлттэй байна. Дорнод аймгийн ард иргэд залуучуудаа тэмбүүгийн сайн дурын зөвлөгөө шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Өвчнийг нь эмчлэх, өгөөмөр нь урьдчилан сэргийлье.